Сайн байцгаана уу? Намайг доктор өгсгөө гэдэг Дорн аймагт политехник коллежид цахилгааны багшаар ажилладаг байгаа. За өнөөдрийн энэ контентоор хамтран ажиллагч цахилгааны техникчийн 1.5 жилийн 1-р курсын оюутан Тэмүүлэн байна. За Тэмүүлэн бид хоёр багахан хэмжээний цахилгаан самбарын хөсрөлтийг хийгээд дууссан байна. Үүнийгээ танилцуулах зорилготойгоор энэхүү контентыг бэлтгэлээ. За нэгдүгээр бид хоёр самбарынхаа томилтуудыг танилцуулъя. За хамгийн ихэнд байрласан хэсэг бол нэг баазын цахилгаан тооллогыг байрласан байна. Цахилгаан тооллого нь цахилгаан алхмын энергийн зарцуулалтыг хэмжих зорилготойгоор цахилгаан тооллогыг байрлуулсан. Хоёрдугаар болохоор нойлын климийн хэсэг байрлуулсан байна. Гуравдугаар болохоор автомат стануудыг нэг баазын 16 амперийн 6 ширхэг автомат стануудыг байрлуулсан байна. За автомат стануудаараа алхмынхээ удирдлагыг хийж өгсөн байна тийм. За мөн давхар дээрээс нь endless брендийн автомат төхөөрөмжүүд бид нэг гэрлийг асааж унтраах даалгаврыг хийж гүйцэтгэж харуулна. Хоёрдугаар болохоор хугацааны хэрэглээгээр бид гэрлийг мөн асааж унтраах буюу флашлайт хийж бас харуулахад бэлтгэсэн байгаа. За хоёр дахь хугацааны хэрэглээгээр болохоор юу харуулж байгаа гэхээр цагны механизмтэй хослуулаад тухайн хонхыг ажиллуулах даалгаврыг харуулна. За хонх нь болохоор ихэвчлэн сургууль цэцэрлэг ихэвчлэн байрладаг олон удаагийн давтамжтай хонхнууд дуурдаг болохоор энэ хонхыг хэрхэн ажиллуулах дуурах талаар ажлыг хийж гүйцэтгэж байна. За дараа нь болохоор ботоо урилгыг ашиглаж мөн гэрлийг асааж унтраад хөдөлгөөн мэдрэгч ашиглаж мөн гэрлүүдийг асааж унтраад. За хоёр дахь хэсэг юу байлж байгаа гэхээр унтраалгууд барилсан байна. Мөн нэг ширхэг арцетик байрлуулсан байна. За доотлын хамгийн доотлын хэсэг болохоор 9 ширхэг гэрэл 7 төрлийн аргаар доор 9 төрлийн гэрлийг асааж унтраад гэсэн. За ажилтаа байхлаа тийм хамгийн эхлээд хоёлаа за эднэрийг түрүү асалтайсан. За хамгийн эхлээд нөгөө нэг улаасгч хийдэг бид нар хүчлийн төвшингээр ингээд гэрлийн туяаг ихсэж бас багасгаж болох унтраалгыг ашиглаж харуулсан байна. За хоёрдугаарт нь болохоор за хоёр даргатай унтраалгаар хоёр гэрлийг асааж унтраах даалгаврыг харуулж байна. За хоёулын энэ унтраач тэр. За дөрөв дэх гэрлийг болохоор бид нар 3 байрлалаас сэлгэнтэй унтраалга ашиглаад нэг гэрлийг асааж унтраах даалгаврыг хийж гүйцэтгэж байна. Үүнийг ихэвчлэн хаана ашигладаг вэ гэхээр хоёр хаалгатай, хоёр орс гарцтай гэсэн үгтэй энэ том байгууламжид хоёр газраас удирдах зорилготойгоор гэрлүүдийг хийж гүйцэтгэхэд бэлтгэсэн байна. За түрүүлээ унтраач тийм. За мөн арцетик бас ашигласан байгаа шүү дээ. Арцетик хоёулаа залгаад ашиглаа харуулчих. За цэнийг үржээ мөн арцетикийг болгож харууллаа. За одоо болохоор хоёулаа endless брендийнхээ төхөөрөмжийг танилцуулъя. Энэхүү төхөөрөмжөөр бид нар юу гэж гүйцэтгэж байгаа вэ гэхээр дуудлага хийгээд 5 дахь гэрлийг асаа тийм ээ. За дуудлага хийх үед гэрэл маань асж байна. Мөн дуудлагаа дахиад дуудлага хийх үед гэрэл маань унтрах ёстой. За гэрэл маань мөн унтарч байна. За үүгээр бид нар юу илэрхийлэхийг хүссэн бэ гэхээр гар утаснаас ямар нэгэн тоног төхөөрөмжүүдийг залгах үйлдэлүүдийг энэ хэсэг төхөөрөмжүүд бас удирдах боломжтой шүү гэдгийг харуулж байна. За флаш тайлтай үзүүлээ байлаа. За энэхүү хугацааны хэрэглээгээр хоёр гэрлийг 1 секундын зөрүүтэйгээр асааж унтраах буюу флашлайтыг харуулсан байна. За унтраач. За энэхүү хугацааны хэрэглээ нь өөр дээрээ 10 төрлийн функшнтэй буюу тохируулахтай гэсэн үг. 10 төрлийн аргаар гэрлүүдийг олон янзаар асааж унтраах ажлуудыг хийж болно гэсэн. За одоо болохоор хугацааны цагны механизм болон хугацааны хэрэглээ ашиглаад сургуулийн хонхыг хэрхэн асааж унтраах вэ гэдэг тохируулгыг хийж харуулъя тийм үү? За хүчтэй хийж.
За яг одоогоор бол цаг 15 цаг 22 минут болж байна. За бид хоёрын хонх маань 23 минутанд хасаад 4 секунд дуурайад унтрах хэрэгтэй байна тийм. За дараа нь болохоор дахиад 2 минутын дараа 25 тасаад 26-ад унтрах буюу мөн одхон 4 секундээр ажиллах хэрэгтэй байна. За нөгөө хонх маань үгүй ажиллаад унтарч сургуулийн явах тийм. За одоо болохоор 2 минутын дараа хонх дахиад унах хэрэгтэй. Энэ хугацаанд хэдүүлээ бутаа хөлөөгөө туршиж ажиллаж харуулъя тийм. За бутаа хөлөөгөө ямар үргийг гүйцэтгэдэг вэ гэхээр байгалийн буюу тухайн орчныг эргэлтүүлэхийг мэдэрч асуутардаг залах салах үргийг хийж гүйцэтгэдэг гэсэн. За тэгэхээр би энэ орчныг гэрлийг ингээд харанхуйлах юм бол энэ маань 10 секундын дараа гэрлийг маань асаах хэрэгтэй. Тийм. За 8 дэх гэрэл бахаа. За асч чинь тийм. За би энэ чинээс үүнийг гэгээ оруулах юм бол эргээд гэрэл маань унтах гэсэн. За одоо их юм болчихлоо гэсэн. Одоо хөдөлгөөн мэдрэгчээ. За энэ бол хөдөлгөөн мэдрээд асч унтардаг гэсэн. За хэдүүлээ хөдөлгөөнгөө болж үзье тийм бас. За хөдөлгөөнгөө болохоор нөгөө гэл өнөдөр чинь хөдлөө төлөнгөд асч эхэлж байна тийм. За одоо хугацаа маань болж л ах шиг байна. Ойролцоогоор 30 секундын дараа хоёр дахь хонх маань ажиллах чинь. Энэгээр нэг өсний сургууль цэцэрлэгийн хонхыг олон удаагийн давтуучтай гэдэг болохоор энэхүү цагны механизм маань өөр дээрээ олон удаагийн функшныг тохируулаад хонхыг асааж унтраах ажлыг хийж үздэг болно гэсэн. За 10 секунд байна. За нэгсний өөр дээрээ бүх өдөр он саруудаа хараад тохируулж болно гэсэн. За хоёр дахь хонх маань урчлаа. Би 2 удаа тохируулсан болохоор 2 удаа дуурайсан. Аснаа л гэсэн тийм. За бүх гэрлүүдээ хоёлаа нэг асаагаад харуулчих тийм. За би болохоор нөгөө хацнаасаа нэг гэрлийг асаах хэрэгтэй. Дотоо хэлгээ харуулчихдаг. Ари юм шиг. Ихэнхдээ энэ дотоо хэлгийн харанхуйлах гэсэн үг шүү дээ. Нэг аспоога тавх гэхлээр бид дуудлах юм яцаа. За ингээд өнөөдрийн хийсэн бид хоёрын ажлын даалгавар маань ингээд дуусч байна. За ерөнхийдөө бол Дорд аймагт Политехник коллежийн техникийн мэргэжлийг соон суралцж байгаа нийт суралцагчид маань дараах ажлуудыг хэрхэн зөв холбох талаар ур чадваруудыг эзэмшээд төгсдөг байгаа. За өнөөдрийн ажил маань энэ хэмжээнд. За баярлалаа.